Түрээс орон сууцын бүртгэл эхэллээ. Төрийн орон сууцын корпорацаас эх сарын 1 хүртэл түрээс орон сууцад орох хүсэлтэд иргэн бүрийг бүртгэх юм а. Ингэхдээ байранд орох хүсэлтэд ахмад наснуудыг энэ сарын 21, 22-нд 2016 оны 1-р сарын 1-ээс өмнө гэрэлдээ батлуулсан 35 хүртэлх насны залуу гэр бүлийг 23, 24 өдрүүдэд хувийн байгууллагын ажилтнасад хуваараа хөдөлмөр эрхлэгч болон төрийн албаагч байгалийн гамшиг гинтэй аюулд нэрвэгдэж орон байргүй бүс өрхийг 25-наас 28-ны өдөр 0-18 насны 4 ба түүнээс дээш хүүхдэд өрөх талгаалсан эцэг эсвэл эхийг 3-р сарын төгсгөлд 30 өдөр бүртгэх хуваарийг гаргажээ. Энэхүү хуваараар өнөөдөр маргааш 2 буян тухай 2 хороолол зарлагдсан түрээсээ орон сууцад орох хүсэлтэй ахмадуудыг зөвхөн бүртгэнэ. Өчтөр өглөөний 9 цагаас эхлэн иргэд төрийн орон сууцны корпорацийн үүдэнд дугаарлаж зарим нь шөнө машиндаа сахиж хонсон байна. Харин зарим иргэд үрийн 5 цагт төрийн орон сууцны корпорацийн үүдэнд ирж дугаарлажээ. Би шөнийн 5 цагт ирсэн. Дал дээр миний нэр дал дээр байна. Өдөр бид нар шүү дээ орой өдөр 12 цагт ирж бид нар очор өчүүлсэн. Шөнө оройн 7 цагт ирэл одоо ингэ байж байгаа. Тэгээ өчүүлсэн заяа. Нэр өчүүлсэн нэрээр нь оруулах гэхээр ингэ замбрааг байна. Тэгэхээр энийг л одоо цэгцэлж өгөхгүй бол нэмээ хідэн ахмадууд чинь хөлгөө гаргуу сая бол энд одоо хүн хөлөө хуулах шатлаа шүү дээ. Энэ үйл ажиллагаа зохион байгуулалтаа ямар ч бэлтгэл ажил хийгдэггүй байна. Хагасаа бүтэн сайнд өөрснөө амарчихсан. Гэтэл ахмадууд энд хонж гин. Тэгэхээр биш энийг инх байх байхгүй. Энэ заавал энэ байранд биш. Энэ сонгуул өгт чинь нөгөө хоёр ордог гардаг хаалгатай тийм байруудад сонгуул өгдөг ш. Тэрэн шиг тийм ордог гардаг гарттай байранд авсан болвол нейтралаа өгсөн цаашаагаа гараад орхон наашаага орох гарчиж болно. Гэтэл энэ чинь ганцхан хаалгатай. Тэгэд энэ өндөр довжоотой. Тэгээ орох гэж гарах гэж хүн хаалгаа онгоолохоор орох гэж жигэлдээд гарч байгаа нь ингээ хүчтэй төрж гарахаар орох гэж гарч байгаа чинь энэ өндөр шатан дээрээс сайн нэг эмэгтэй бүр хөлөө хугалахад өглөө штэ. Өглөөний 8:30 минутанд төрийн орон сууцын корпорацийн ажил эхэлж иргэдийг дарааллын дагуу 10-10-аар нь оруулж бүртгэж эхэлжээ. Ийхүү бүртгүүлэхээр орсон ахмадуудын ихэнх нь бүрдүүлэх бичиг баримт дутуу эргэж буцаж арай иргэдтэй хүлээлт үүсгэх тохиолдол их байна гэж төрийн орон сууцны корпорациас мэдээлээ. За цагийг одоо 9 цаг 40 минут болж байна. Төрийн орон сууцны корпорацийн үүдэнд түрээс орон сууцны бүртгэл эхэлсэнтэй холбогдуулаад хүмүүс очир дугаартай байна. За яг одоогийн байдлаар бол 474 хүн бүртгүүлж одоо яг ингээд жагсаад дараалал үүсгэсэн байгаа юм а. За төрийн орон сууцны корпорациас даваа мягмар гараг буюу өнөөдөр маргааш 2 ахмадуудыг бүртгэн. За эндээс суглаа явуулж 35 байранд ахмадуудыг оруулна гэсэн ийм тооцооллыг хийсэн байгаа. За яг ажлын цаг эхлээд 1 цаг 10 минут болж байхдаа эхний 12 хүнийг бол бүртгэсэн гэдэг ийм мэдээлэл өгч байна. Гадна дугаарлан зогсож буй зарим ахмадууд төрийн орон сууцны корпорац ямар ч зохион байгуулалтгүй ажиллаж иргэдэд хүндрэл учруулж байна гэж шүүмжилсэн юм. Тухайлбал бүрдүүлэх бичиг баримт дээр иргэний үнэлгээ натратаар батлуулж авчрах гээгүүмөртөө бүртгүүлэхээр орсон иргэдээс нэхэж байна гэсэн юм а. Мөн зарим ахмадууд төрийн орон сууцаа түрээслэх биш улсдаа хийдгээгээд тэтгэвртэй гарсан настангуудад шууд өмчлүүлэх ёстой гэсэн байр суурьтай байлаа. Сүүлийн ихэд хоног бол одоо ариудууд телевизээр бид нар бол хангалттай хэлж байгаа. Бити одоо зохиомжоор очир дугаар үүсгээрээ шүн хонж одоо очирлж ингэж өөртөө болон бусдад бити хүндрэл учруулаараа бид хангалттай бүртгэнэ. Хэрвээ энэ хугацаанд амжихгүй бид нар хоногоос сонгож аваад бүртгэнэ гэдгийг бол хэлээд байгаа шүү дээ. Тэгэхээр зэрэг энд бас нэг зохион байгуулалтаа зориуд юмыг нэг ингэж санаатаагаар өвөмүүлдэг зохион байгуулалтыг санаатаагаар эвддэг бас тиймэрхүү байнгын болоо гэсэн юм ажиглагдж байгаа. Нөө дотор бүртгэж байгаа усууд нөө ажлынхаа юуг төлөвшөөгүй нэ. Одоо тийм бүртгэн, ийм бүртгэн мэдэхгүй. Одоо ингээд хэдэн цагийн дараа мэддэг болчих واخ. Эхлээ би өөртөө хөөгдөж. Тэгээ сүүлдээ дээр хоорондоо асуугаад ингээд за ингээд болдгийм байна. Ингээд тэгээд бүртгэж авч гин. А зарим нэг нь үнэхээр тэр материал бүрдүүлэх усуудыг бол за ингээд материал ч бүрдэхгүй байна гараа гэд тэгээ гаргаж байна. Хэдэн цаг очирлж орж бүртгүүлв? За би ч өчигдөр 9 цагт ирсэн өнөөгдөө тэгээд орлоо. Пассвортоо натраадаар батлуулсан сая хөөгө гаргачихлаа. Та тэгээ бүртгүүлж чадсангүй юу? Чадсангүй шүү дээ. Ганцхан пассворт натар их үе навд орсон чинь ингэж болохгүй шүү дээ. Натраадаар батлуул. Тий, тэрийг ингээд анханаас хэлэхгүй яасан. Тэгээ анханаас хэлэхгүйс үндсэн пассворт нь байж явах чи яах юм? Пассвортоо аваад орсон чинь Одоо та тэгээд натраадаар батлуулаад буцаад орох. одоо чинь ахад би үтсэн 425 тэл. Би өчигдөр 10 цагтаар би 19 өчүүлээд одоо ахад үтсэн 425 өчүүлээ. Энэ түрээсээ орон сууц гэдэг нь энэ ахмадууд өмч хөрөнгө гэсэн давлгаа авч байгаа шүү дээ. Тэгэхээр энэ үнэгүй гэх ёстой юм аа. Юу н түрээс авах нь байхгүй. Монголын төр яахаар ард түмэн гэж алагчлж үзэж байдаг. Нэг хэсэгт нь өмч өгчөөд нэг хэсэгт нь болохоор хаваа хоосон байж байдаг. Малчт нь малаа авсан. Орон сууцт авчаа үздэй.
Тэр бид чи юу ч аваагүй бичгээ бариад түрж яхад өөдөөс түрээс аавна гэж ирээд үж тэр ган толго гэдэг нүдэрээс нэг залны хөрөнгө өнөр нэ. Түрээс орон сууцд орох хэрэгтэй зорилттой бүлгээр нь 6 хэсэг хуваажээ. Ингээд тус бүрт нь 5-аас 30% квот олгосон маань тухайлбал өндөр насны тэтгэвэр тогтоолгосон ахмад насанд 15%, залуу гэр бүл буюу 2016 оны 1-р сарын 1-ээс өмнө гэрэлтэй батлуулсан 35 хүртэлх насны эхнэр нөхөрт 20%, хувийн байгууллагын ажиллагчид хуваараа хөдөлмөр эрхлэгчид 30%, төрийн албан агчид 15%, байгалийн гамшиг гинтэн аюулт нэрвэгдэж орон гэргүй асуу өрхөд 5%, тэгээс 18 насны дөрөв буюу түүнээс дэш хүүхэдтэй өрхөд 10%, хөгжлийн бэрхшээлтэй иргэд тэднийг халамжилдаг гэр бүлд 5% квот олгож байгаа юм а. Хэрвээ бүртгүүлсэн иргэдийн тоо квотаас давсан тохиол суглаа явуулах замаар тодруулна. За иргэдийн хувьд хугацаанд бүртгүүлж амжаагүй, шаардлага хангахгүй шалтгаанаар буцаагдсан тохиолдолд энэ сарын 31-ээс 4-р сарын 1-ний дотор дахин бүртгүүлэх боломжтой юм а. Орон нутагт бүртгэлийн өдрүүд ялгаатай явагдаж эхэлсэн. Тухайлбал Тархуу аймагт энэ сарын 14-өөс 18-ны өдрүүдэд Тархан сумдах найрамдал хороололд 85 байранд бүртгэл хийжээ. Харин аймаг бүрд 1000 айл орон сууц хөтөлбөрийн хүрээнд Увс аймгийн Улаангом, Ховд аймгийн Жаргаланд, Аранга аймгийн Эрдэнэ болон Сэлэнг аймгийн Зүүн хараа, Хинтэн аймгийн Бор өндөр суманд 21-ээс 25-ны орон тухайн орон нутгад төрийн орон сууцны корпорац буюу түүний ажилтан мөн иргэдийг бүртгэж эхэлсэн байна.